За байнгын орооны дарга гишүүдтэй энэ өдрийн мэнд хүргье. Сайдаас сухад энэ амьд мал гаргах үйл ажиллагаа одоо явж байгаа юу? Тэн дээр одоо ямар бодлого барьж байгаа вэ? Ерөнхийлөгч хөрөлцөх ерөнхийлөгч байхаа амьд гаргахыг хүлээж ирсэн тий. Тэгэхээр энэ амьд мал гаргах асуудал бол тийм сайн зүйл биш байхаа. Тэгэхээр одоо хашаа эрхүү бүрээдэд үржүүлж байгаа сураг байсан. Амьд манай Монгол малыг амьдаар нь гаргаж аваад урагшаа одоо замын өдөр гарч байгаа хэвээрээ юу? Энэ бол тийм сайн зүйл биш ээ. За хоёрдугаарт нь махны экспортыг одоо сүүлийн 2 жил хороогүй үүний үр дүн гарч байна. Малчтын орлогын одоо 40% орлого олдог махнаас гэсэн юм тооцоо байгаа. Тэгэхээр 40-50% орлого олдог энэ юу нь бол үнэтэй байгаа учраас малчт маань бас жоохон ч гэсэн урамтай байгаа гэсэн ийм мэдээллүүд, статистик мэдээллүүд гарч байна. 3-дугаарт нь залуу малчид нэмэх тал дээр, залуу малчдыг одоо төрүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ? За малчин өрхийн тоо хэдэн хувиар буурч байна жилд. Буурж байгаа нь ойлгомжтой. Жилд хэдэн одоо үлжээ хаваржаа эзэнгүй болж байна. Хэдэн худаг ус эзэнгүй болж байна, ширгэж байна гэсэн. Энэ тооцоонууд дээр та хэлээч. Малчин айлын хүүхдийн боловсролын асуудал дээр онцгой анхаарахгүй бол 1-р ангийн хүүхэд, 2-р ангийн хүүхэд гээд за дээр үе ихээр бол одоо 3-р ангийн хүүхдийг бол 1-р ангийн хүүхэд, дээр үе 1-р ангийн хүүхэд бол одоогийн 3-р ангийн хүүхэд болж орж байгаа. 3-р ангийн хүүхэд байгаа. Тэгэхээр 6 наснуудын малчин өрхийн хүүхдээр ямар бодлого барьж байна? Эндээс үүдсэн одоо сумын төв, хөдөө, тусдаа амьдрах, гэмт хэрэг зөрчил, гэр бүл салалт, хүүхэд өнчрөл гээд олон асуудлууд эндээс үүсэж байгаа. Энэ дээр та ямар бодолтой байна? Зөвхөн боловсролын яам руу хариуцах ёстой гэж бодож байна уу? Малчин байхгүй бол тэгээд өдөө эзгүүрэх янз бүрийн асуудлууд, Монгол улсын тусгаар тогтнолын асуудлууд яригдана. Эдгээр асуултад хариулж өгөөч. За 6 номер сайд хариулъя. За сэдвэр жишүүний асуултанд хариулъя. За сэдвэр жишүүнтэй малчт дээр саяны хэлдэг үгтэй бол би 100% санал нэг байгаа. Монгол улс байгаа тохиолдолд малчин хоёр бол зайлшгүй л одоо байна. Байж иж бас энэ улс орн байгаа. Энэ хөлийн бүс нутаг эзэнтэй байгаа, орон нутаг эзэнтэй байгаа. Тийм учраас ерөн зүгээр би сайдаа аваад маргааш нь одоо мах хэр нь яаж бий болдог, малчны хөдөлмөр гэж ямар хүнд юм байдаг талаар ярьж бас одоо нэлээд шүүмжил авсан. Гэхдээ энэ бол одоо бодит байдлыг одоо хэлхээс өөр аргагүй. Тийм учраас одоо хэлсэн ийм зүйл байгаа. За нэгдүгээрт энэ амьд малын экспортын асуудал байна. За ер нь хөдөө аж ахуйн яамны одоо сайдын хувьд бол энэ махны экспортыг бид одоо ямар нэгэн байдлаар зогсоох, тэнд одоо тээг саад тавих ямар ч одоо зорилго байхгүй. Харин ч бүр энэ махны экспортыг бид өшөө нэмэгдүүлж энэ орон нутагт махаа бэлдсэн аж ахуй нэгжүүд зөвхөн Улаанбаатарт ирж аж ахуй нэгжүүдээр дамжуулж гадагш нь экспортлдог биш, орон нутгаасаа экспортоо хийх ийм болцоог бүрдүүлж чадвал энэ одоо дамжлаганд нь зарцуулаад байгаа тэр хөрөнгө мөнгө бол бас малчтад үйлдвэрүүдэд очно гэсэн ийм одоо бодолтой байгаа. За энийгээ бид ингээд боловсронгуй болгоод ингээд явуулж чадвал амьд малын экспорт гэдгийг бол бид бас эргэж хар зогсоох ийм байр суурьтай байгаа гэж ингэж бас хэлье. Ягаад тэгэхээр энэ нэмэн үртэг энэ Монголдо шингэх хэвээр тэр арьс шир гидс гүзээ дайвар үтээгдэхүүн эндээ шингээд нэмэн үртэг болоод гадагшаа гарах нь бол ирээдүйд хэрэгтэй юм аа гэж ийм бодлого одоо бид гаргаж байгаа, баримталж байгаа. За дараагийнх нь бол энэ үржлийн нөгөө адууны асуудлыг ярьж байна. Ер нь бол одоо энэ замын үүдээр үржлийн бус малын 20%-ийг одоо амьдаар гаргаж болно гэсэн засгийн газрын тогтоолтой юм билээ. Тэгэхээр саяны энэ экспортынхаа арга хэмжээг бид нар маш сайхан зохион байгуулад цар хүрээгийг нэмээд ингээд нэмэн үртэг шингээгээд энэ тогтолцоогоо бүрдүүлчихвэл одоо
гарахгүй гэж гарахгүй байлгах болцоотой болно гэж ингэж бас харж байгаа. Тийм ч учраас энэ 5 сарын 8-нд ер нь хөдөө аж ахуйн сайдын өөрийн зорилго бол энэ махны экспорт, ургамлын экспорт гэж саяны одоо 4 экспорт руу гол анхаарлаа хандуулна гэсэн энэ зорилтынхоо хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр бүгд найрамд Хятад ард улсын хорой цэрийн албатай хамтраад 5 сарын 8-нд орон нутгийн бүх одоо махны одоо үйлдвэрүүдтэй одоо сургалт хийж төвднийг бүгд найрамд Хятад ард улсын хорой цэрийн албанаас баталгаажуулж экспортын эрхийг нийлгэхээр ингэж хичээж ажиллаж байгаа гэдгээ бас хэлье. За залуу малчтын асуудал бол яг орон нутагт явхад маш одоо яригддаг ийм асуудал. За малчны одоо хүүхдийн нас, сургуулийн насны хүүхдийн асуудал ч бас маш хурцаар яригддаг ийм зүйл. За ер нь бол зүгээр яг амьдрал дээр ингээд аваад үзэхээр энэ одоо цаг хугацааг ингээ аваад үзэхээр 2000 оны эхээр бол одоо малчт хүүхдээ сургууль сурахгүй мал дээр гаргаад байна гэдэг одоо ийм зүйл байсан. За ер нь бол одоо энэ мал аж ахуйг хөгжүүлэхэд бид нар мал аж ахуйас гарч байгаа ашиг тусыг л нэмэгдүүлэх юм бол олон залуучууд одоо энэ хөдөө рүүгээ эргэж гарнаа гэсэн ийм л бодолтой. Тэгэхээр ноолуур нь одоо үнэтэй, мах нь экспорттой, ноос нь үнэтэй, хаягдаад байгаа арьс нь үнэтэй, хаягдаад байгаа дайвар бүтээгдэхүүн нь үнэтэй болчих юм бол малчид залуучууд бол эргээд мал аж ахуй руугаа гарнаа л гэсэн ийм бодолтой. Одоогоор бол ингээд янз янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд нэг 5 сая төгрөг өгье, энэгээр мал аваад хөдөө гарчаач гэдэг ийм зүйлийг хэрэгжүүлэх гэж одоо бас олон жил бид нар одоо үзлээ шүү дээ. Тэгээ тэрний үр дүн бол бас төдийлөн гарч өгөхгүй байгаа. Тэгэхээр ер нь бол суурьаар нь авч үзье гэвэл мал аж ахуй дээр ажилласан хүн бол орлого сайтай, ашиг сайтай, амьдрал ахуйн эргээ сайхан дээшилдэг дэвждэг байхад бол олон залуучууд энэ хөдөө мал дээрээ гарнаа л гэсэн ийм бодолтой. Тийм учраас энэ салбарын суурь бодлого бол малчин хүний орлогыг нэмэгдүүлэхийг За 6 номер хүчиж яриулъя цайд. Бүх тал дээр анхаарна. За яг үүн рүүгээ хандаад ингээд ухайлсан бас нэг хуулийн төслийг бид одоо бас анхдагч хууль юм байгаа юм. Энэ юу гэхээр гэрээт малчны асуудал. Өнөөдөр малаа дийлэхгүй нэг малчин байхад мал дээр гарах хийсэн гэж байгаа залуучууд бас олон байна. Тэгэхээр энэ хоёрын хоорондох хэрэгцүүн зохицуултуудыг ямар нэгэн зүйлээр хийгээгүйгээс болоод хаана хөдөлмөрийн хариуцлага алдагддаг, хөлс мөнгө нь бодогддог, эсвэл нэг төлөөр гэдэг, ноолуураар гэдэг, мотоциклоор гэдэг нэг ийм аман тохиротой яваад байгаа. Энэ одоо хөдөлмөрийн том зах зээлийг бид нар эрх зүйн хувьд бас зохицуулт хийгээд өгөх юм бол олон залуучууд бас хөдөө мал дээрээ гарнаа гэсэн ийм бодолтой байгаа. За малчтын хүүхдийн одоо насны асуудлаас энэ 6 настай хүүхэд гэдэг чинь бол бидний үеэр бол цэцэрлэгийн хүүхэд байгаа. Тэгээд сургуульд яваад дотор байранд орно гэдэг бол өөрөө эцэг ихэд бол туйлын хүндрэлтэй. Үүнээс болоод олон асуудлууд үүсэж байгаа. Тэгээд одоо байгаа энэ нөхцөл байдлыг харахад бол ерөн сургуулийн дотор байрны асуудал дээр бид нэр зүгээр дотор байрны яг 6 настай 7 настай хүүхдүүдийг хариуцсан тасаг багш бүх зүйлийг л одоо байлгах хэрэгтэй.